За та бүхэнд нэг гоё үзүүлье. За миний би Суслангийн нэг жижигхэн нэг муурын байш шиг байшин тийм л да. Тэгээд түүн дээрээ ирэхээр ингээд тухаалтаад усанд орч чадахгүй, нойлд тухтаа сууж чадахгүй байна. Тухаалтаад ингээд байдаг байсан. Тэгэл 2-3 хоноод хот руу гүйдэг ажилтай байлаа. За гэтэл ингээд яг ингээд энэ онгоцны нойл шиг ингээд ийм одоо боловсон нойлтой. Ийм цэвэрхэн, ийм хөөрхөн гар угаалтур одоо энэ ингээд ялцаа халаас огцом ингээ хадаангуй халуус гоожод ихэдэг ийм те. Ингээд цонхтой бас яг нэг хүн төрүүлсэн хөөрхөө ийм дүүштэй. Ийм зүйлийг болохоор Bionoil Mongolia гэдэг компаниас худалдаж авлаа. Ингэснээрээ болохоор энэ нойлд байгаа энэ бүх одоо ингээд энэ нойлын суултур байна шүү дээ. Ингээ ус татангууд ерөөсөө ингээд нэг үсрээд нэг 200 орчим одоо миллилитр ус нэг удаа таталтаараа гарчдаг юм байна. Тэгээд ингээд гараа ингээд энэ чинь угаатур дээр угаангууд энэ угаасан ус бас ингээд энэ саарл усны ингээд энэ нойлынхаа суултур дурганд орчдөг. Тэгээд энэ Hyundai гэдэг энэ солонгосын ийм алдартай брендийн ийм нэг энэ ч одоо юу гэдгийг би усаалаа гэж чинь. Ийм байгаа болохоор энэ нь болохоор маш сайн хэдгээр хахад жижиг мэт боловч усаа бол маш богинохон хугацаа сайхан халаачдаг юм билээ. Ямар ч тийм тав тухалдаад зүйл байхгүй. Тэгээ өөр дээрээ болохоор ингээд энэ сертификаттай энэ 150 мл-ийн юм усны танктай. Тэгээ ардталтаа болохоор тоон 500-ийн усны танктай. Ийм сайхан ариун цэврийн байгууламж байна. Тэгээд ижинэ бас хөөрхөн ингээд юм халаагчтэй. Одоо ингээд энэ өрөөний температур яг 20 хэм дээр ингээд тогтноод барьж яадаг. Хэрвээ ингээд халуун өдөр бол мэдээж энэ хасах шаардлагагүй. Өнөөдөр шиг юм бороотой сэрэг өдөр бол энийг асаачдаг тухтай байдаг юм байна. Тэгээд гадна талдаа болохоор ийм 1.5 тонны ийм танктай. Одоо ингээд нойлынхон суултуурыг дарахад одоо тэр цаатлын энэ хоолоогоор шууд өндөр хүчтэй даралдаад пүнк татчих авчираад энэ бохрын танк руугаа хийждэг. Энэ нөгөө нэг шүршүрд орсон уснууд нь болохоор ийшээ ингээ ороод ирдэг. Тэгээ ерөнхийдөө бол нэг 3-4 ампултай айл бол энийг бол 100 даа бол дүүргэж чадахгүй гэдгийг хэлээ. Тэгээд хэрвээ дүүрсэн тохиолдолд бол бохрын машин дуудаад цаалтнаас сожгоод энийг энэ тагийг онголгоод соруулаа авчих юм байна лээ. Ингэснээрээ болохоор олон давуу талуудыг бий болгож байна. Нэгт болохоор одоо нөгөө балиар өмхий жорлонд сууж одоо 5 тухаалтна гэсэн тийм зүйл байхгүй болчихно. Хоёрт болохоор ингээд байгаль их тэтхийгээ ингээд нэг бутаглаад бас доош ингээ хөс рүүгээ ингээ балиар бохроос ингээхэ болчихж байгаа. Тэгээ 3-аар болохоор ерөөсөн маш тав тух. Ерөөсөн давуу тал нь тав тух уурчаад байхгүй. Тэгэл усанд орохгүй нэг хоногоор ямар хэцүү байдаг вэ лээ. Тэгэл ингээд доороос ингээд нэг өмхий ингээд нэг тийм өнөр нэрцэн юм ойлдор суух ямар тухгүй байдаг вэ лээ. Энэ бүх асуудлыг ингээд маш хурдан шийдэх одоо бүх боломжинд байдаг юм байна. Тэгээд та бүхэн энэ Bionoil Mongolia гэдэг компанитай холбогдоорой. Тэгээд ийм сайхан боловсон нойлж өгсөн ахтаа бол баярлалаа гэдгийг хэлье. Муугийн ахтаа.